нийслэлийн баян гол дүүрэгт зүүн наран цогцлбор хүрээлэн байгуулах төслийг танилцуулж байна. Улсын хурлын гишүүн засгийн газрын гишүүн Монгол улсын шадар сайд хас суурийн ган хуйгийн санаачилгаар баян гол дүүргийн 40 га газарт бүх насныхан зориулсан зүүн наран цогцлборт хүрээлэнг байгуулах гэж байна. Баян гол дүүргийн 22 дугаар хороонд байгуулах зүүн наран цогцлбор нь явган хүний зам, амралтын талбай, ногоон байгууламж, гэрэлтүүлэг, хүүхдийн тоглоомын талбай, ахмадуудад зориулсан хэсэг, спорт, тоноглол зэрэг үндсэн элементүүдийг ээжүүрэн тусгасан цэцэрлэгт хүрээлэн юм. Төслийн хүрээнд иргэн, байгаль дээлтэй орчин бүрдүүлэх зорилгоор ногоон байгууламжийг голлож, хөл бөмбөгийн талбай, сагсан бөмбөгийн 6 ширхэг талбайг төлөвлөсөн нь залуучууд болон идэвхтэй хөдөлгөөн сонирхогч иргэдийг спортоор хичээлэх боломжийг бүрдүүлж байна. Мөн ахмад настан зориулсан дасгалын талбайг тусгайлан шийдэж, эрүүл мэндийг дэмжих, чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх нөхцөлийг бүрдүүлсэн. Цэцэрлэгт хүрээлэнд сагсан бөмбөгийн 4 шийдтэй ээжүүрэн талбай, хөл бөмбөгийн талбай, экстрем талбай, ундаг дугуйн зогсоол, автомашины зогсоол, гадна талбайн гэрэлтүүлэг, явган хүний зам, дугуйн зам, гүйлтийн зам, чирэгжүүлэг төхөөрөмж өгөхий ахмадын талбай, ээжүүрэн тоглоомтой хүүхдийн талбай, сандал, сөөдрөвч зэргийг суйрлуулахаар төлөвлөж байна. Зүүн наран цогцлборт ахмад настан, хүүхэд, залуучууд зэрэг бүх насны иргэд амралт чөлөө цагаа ая тухтай өнгөрүүлэх нөхцөлийг хангах үйс ээжүүрэн төлөвлөлт өгөхий ногоон орчны шийдлийг тусгаад байна. Хүүхдэд ээлтэй орчныг бүрдүүлэх хүрээнд их хүүхдийн амрах хэсэг, хүүхдийн тоглоомын талбайг аюулгүй байршил, орчны зохион байгуулалтаагаар төлөвлөлөө. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулах зүүн наран цогцлборт хүрээлэн ашиглалтанд орсноор баян гол дүүргийн иргэдийн амьдрах орчин сайжирч, эрүүл, идэвхтэй амьдралын шин төв бий болох юм.